үед нэг юм огцом унсандаа би саяны дэлхийн аврагад орж чадсан ч юм уу те. Нэг огцом надад өсөлт гарч ирж байна. Энэ үн зөвхөн бол яг энэ одоо ингээл харахаар нэг Германда нэг 5-6 мянган төгтөөл явж исэн задлаа байна. Яагаад байгаа нь мэддэхгүй юм мэдрэмжүүд ингээ хүнд ирдэм бэ. Хүмүүсээс ирдэг хүлээлт нь энэ угаасаа ингээ сайн хөвгт гэдэг хүлээлт амирх мэдэрч өссөн гэж би боддیں۔ Миний дотор байдаг хамгийн том шанал хайрлах сайд өгчдөг. Хүн болгонд адгуус нуугдж идэг. Тэр адгуусаа дарж амьдэрдэг, дарахгүй амьдэрдэг хоёр хүн байдаг. Манай аав надад нэг үг хэлжсэн. Ухаан мотой хүн асуудалд одоо стрессддэг гэд. Яагаад вэ гэхээр шийдэж чадахгүй болохоор. Hyper independent гэж ярьдаг шүү дээ. Хит бие даасан гэдэг ч юм уу. Тэгээ тэр болохоор нүунийг травманаас болж үүсдэг тийм одоо зан чанар гэж байгаа байхгүй юу? Яг ийм бүх үед давхцсан, яг ийм хэцүү үед чи ямар үйлдэл, ямар реакц гаргаж ийн тэр чиний характерыг тодорхойлно. Бусдад таалагдахын тулд баг зүгээд эхлэхээрээ тухайн үедээ мэддэхгүй байгаа боловч одоо хэдэн жилийн дараа өөрөө хүн дотроос идэж эхэлдэг байхгүй. Яг тийм амьдралд гарах томоохон шийдвэрүүд дээр гэр бүлийн хүний илүү бие дагдаг юм. Юу гэж бодож байна хараа гэл. Яг нэг хүүхэдтэй болно гэдэг ийм сэтгэл зүй бэлдсэн хэрнээ би нэг хоёр хүүхэдтэй болох сэтгэл зүйгээ бэлдээгүй л байгаа байхгүй юу. Энэ донтол дотор их сонин донтолдог. Хүн хүний сараат байдалд ордог донтол гэж байдаг. Шинэ хаягдхаас хайц гэдэг юм бүр хүүхднээс нь цуг. Хамт өнгөрүүлэх цаг хугацаа ингээд нэгэндээ өгж болох хамгийн чухал бэлэг бол ингээд цаг хугацаа гэж хүмүүжүүлсэн. Хүний тэр яг тарих одоо энэ оюун бол ерөөсөө тэр байлдааны талбар л юм бэл. Алдаагаа ч гэсэн хүлээн зөвшөөрдөг баймаар байна. Алдаагаа ч гэсэн хайрладаг баймаар байна. Яг тэ тэгэл хүн болгоно л алдсан шүү дээ. Харин алдаанаасаа сайхан суралцаад Засан байцгааны өрхөмнөд үзэгч ингээ Catstack podcast ээлж нэгэн дугаартаа бүгдээрээ тавтам орой. Өмнө нь бол би ерөөсөө хаач хизээч ингэж ярьж байгаагүй. Би бол яг нэг ийм гоё гүнзгий төвшний ийм ярьцлага ер нь орсон ч биш зүгээр өөрөө сонсож байгаагүй Монголд. Ингээд урьж оролцуулснараа би яг хийн, миний дотор юу бодогдтیں, би ямар хүн байсан гэдгээ би хизээч ингэж ярьж байгаагүй байхгүй юу? Зориг дутагдах мөчөд хин нэгний төгөл чамд төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин дүүх сонсцгоё.